Та нар хамгийн хайртай, хамгийн хүзэх дуртай анимашнууд чинь яагаад хинхэн амтан дүртэй байдгийг бол гэж бодож байсан уу? Хүүхэд байхдаа үзэж үзсэн Tom and Jerry, No Poggy-гоос эхлээд Cartoon Network, Nickelodeon-ы цувралууд гээд амтан гол дүртэй бүтээлүүд олон. Эсвэл Walt Disney, Pixar, DreamWorks гэх мэт Hollywood-ийн студийн алдартай бүтээлүүд мөн л амтан дүртэй байх нь элбэг. Энэ зүйл цөөн гардаг аниме салбарт хүртэл Rooster Fighter гээд жинхэнэ лаадаг аниме гарч байх жишээ нь. Хамгийн алдартайгаар нь Walt Disney дээр жишээ аваад үзье л дээ. Гэхдээ Disney эзэмшдэг Pixar-ыг оруулахгүйгээр яг Walt Disney Animation студийн бүтээлүүд. Тус студийн хамгийн анхны анимашн Цасангой ба 7 одоогоос хойш өдийг хүртэл түүхэндээ нийт 64 анимашн хийсэн байна. Харин үүнээс гол ба туслах дүр гэж ялахгүйгээр хүн шиг ярьж, хөдөлж, сэтгэж, эсвэл авиралдаг амтан дүртэй бүтээл нь 40. Ярьдаг, данх, лааны суур гэх мэт амьгүй зүйлсийг тооцохгүйгээр яг амтнаар нь бодоод тоолоод үзвэл ийм хариу гарч байна. Энэ нь 90 жилийн түүхтэй студийн хийсэн энэх бүтээлийн 62.5% гэсэн үг. Гэхдээ энэ зүгээр нэг тохиолдол биш бөгөөд өнөөдрийн бичлэгээрээ хамгийн ойрын жишээ болох Zootopia кинон дээр жишээ авч тайлбарлая. Харин та бүхэн саяхан болж өнгөрсөн Оскарын наадамд шилдэг анимашнд нэр дэвшиж эхний ангийнхаа амжилтыг давтаж чадсан Zootopia 2 анимашн Univision Look TV-гийн видео сангаас монгол орчуулгатай аль биесны эрхтэйгээр үзэхийг санал болгож байна. Анх зарлагдахад нь сиквел хийх хэрэг байсан болов гэж бодож байсан ч үзэхэд үнэхээр зугаатай, хэлэх гэсэн мессежтэй, тунд ажиг болж чадсан байлаа. Ялангуяа эхний анги дээр харуулж чадаагүй хотын зохион байгуулалтыг энэ анги дээр их гоё харуулсан. За тэгээд хаанаас үзхийг нь сайн хэлсэн шүү дээ, тэ. Үүнийг тайлбарлахын тулд бид антропоморфизмыг ойлгох хэрэгтэй. Энэ нь хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш оршин байсан суурь үзэл гэж ойлгож болно. Антропоморф гэдэг үг нь грек хэлний антропос буюу хүн, морфе буюу дүрс гэсэн үгсийн нийлбэр. Та нар уулхаад өвөл мод гэх мэт байгалийн ямар нэгэн тогтцоос эсвэл аливаа эд зүйлээс хүний дүр төрхийг харж л байсан бах. Эсвэл амьтдын байгаа байдал нь заримдаа хүмүүс бидэнтэй адил төстэй санагдах гэх мэт. Энэ нь өөрөө антропоморфизм бөгөөд товчхондоо аливаа зүйлийн мөн чанарыг хүншүүлэх, хүнчилж харах, ойлгох үзэл гэсэн үг. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс үлгэр домог, шашин, урлаг гэх мэт салбарт үнийг ашиглаж ирсэн. Хамгийн түгээмэл эртний жишээ бол мэдээж шашин. Өөрөөр бол бурхтын төрхийг хүн төрхтөгөөр дүрсэлж ирсэн явдал. Манай монголчуудын ихэнх хувийн шүтдэг шарын шашинд гэхэд даригч бай, догшин бурхад ч бай. Бүгдийг нь хүн төрхтөгөөр дүрсэлдэг. Христ, Хинду, Буддын шашинд ч бас ялгаагүй. Эсвэл бүр эртний Египтийн бурхад, эртний Грек, Ромын бурхад ч бас хүн төрхтөгөөр дүрслэгдсэн байдаг. Ингэж дүрслэх нь хүмүүсийн итгэл үнэмшилд маш хүчтэйгээр нөлөөлдөг. Хүний тарих аливаа хийсвэр зүйлээс илүү өөртөө ижил дүр төрхийг хүлээн авах нь хурдан байдаг. Өөрөөр бол хийсвэр абстракт дүрслэлтэй бурхан байснаас бидэнтэй л адил хүн төрхтэй байх нь хүмүүстэй харилцаж, тэднийг сонсож байгаа мэт ойр дотн мэдрэмжийг төрүүлж чаддаг. Харин орчин цагт антропоморфыг медиа салбарт, урлаг уран сайхан, мем соёл болон маркетингт түлхүү ашиглаж байна. Жишээ нь M&M шиг бүтээгдэхүүнээ хүн төрхтэй болгосноор маркетинг болон брэндэ хэрэглэгчтэй илүү ойртуулж чаддаг. Эсвэл өнөө цагт хиймэл оюун буюу AI үнэхээр л бүүн болж байгаа. Үүнийг ч бас хүнчилж харуулсан Spike Jonze-гийн Her, Alex Garland-ийн Ex Machina гэх мэт кинонууд бий. Харин орчин цагийн медиа салбарт антропоморфыг хамгийн их ашигладаг салбар бол анимашн. Тэр дундаа Walt Disney кинонууд. Walt Disney гэж бодох төдийд Mickey Mouse толгойд буудаг. Бүх зүйл нэгэн хулганаас эхэлсэн гэж хүртэл Walt Disney өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Disney бүтээлүүдэд амьтдын дүр маш чухал хийгээд зарим нь хүмүүстэй хамт амьдарч нөгөө хэсэг нь өөрсдийн ертөнцид яг л хүн шиг аж төрдөг. Бүр хулган өөрөө нохоод хажаадаг байх жишээтэй. Өөрсдийн брэнд болсон хамгийн iconic дүр Mickey Mouse-оор эхэлсэн студ цаашид ч бас антропоморфыг ашиглан олон бүтээл хийсэн юм. Тэр дундаа Walt Disney ихэнх үеийн бүтээлүүдэд энэ нь илүү их ажиглагддаг. Гүнжтэй кинонуудыг нэс тооцвол бараг бүгдээрээ амьтан дүртэй. Гэхдээ үнсгэлжин гэх мэт бүтээлүүдэд ч бас ярьдаг хулганаас эхлээд антропоморфыг ашигласан байдаг. Ер нь анимашнд илүү их ашиглаад байгаа шалтгаан нь тэртээ тэргүй бодит хүмүүс тогсон лайв акшн бүтээлүүд илүү их гардагтай холбоотой. Нэмээд амьтдыг хүншүүлснээр хүн зурхаас илүү амар, дүрийн сэтгэл хөдлөлийг илүү хүчтэй илэрхийлэх боломжтой, үзэгчдийн сэтгэл үлдэх нь элбэг байдаг. Walt Disney кинонуудыг хараад үзвэл 1990-ад он хүртэл тэр дундаа алдартай Lion King-ээс хойш антропоморфыг ашиглах нь харьцангуй багасч хүн дүртэй бүтээлүүд түлхүү хийж эхэлсэн. Мэдээж Stitch, Муланы Муушуу гэх мэт дүрүүд эсвэл гүнжтэй кинонууд дээр нэмэрсээр байгаа ч өмнөхөөс харьцангуй багассан юм. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Мэдээж Disney бүтээлүүдийг үзэж өссөн үзэгчид насанд хүрч эхэлсэн. Үүнийгээ дагаад студийн зүгээс хүн төвтэй, хүн дүртэй түүхийг бүтээх шаардлагатай болсон.
Харин үүнийг боломжтой болгосон зүйл нь технологийн дэвшил, анимашны хөгжил. Хуучин үетэй харьцуулахад анимашн асар хурцтай хөгжиж, хүмүүсийн нарийн төвөгтэй хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, нүүрний хөрөл гэх мэт зүйлсийг хөдөлгөөнд оруулан зурхад илүү хэлбэр болж эхэлсэн юм. Цаашлаад 3D анимашн гарч ирснээр салбартаа асар том дэвшил болсон. Харин энэ үед Disney-с бусад DreamWorks, Sony, Blue Sky гэх мэт студиуд эсрэгээр антропоморфоор бүтээлүүдээ хийсэн байдаг. Үүнийг бүгдээрээ Ice Age, Kung Fu Panda, Shrek, Open Season гэх мэт алдартай бүтээлүүдээс нь харж болно. Гэвч мод иргэн гэдэгтэй адил 2010 оноос хойш Disney эргээд амтан дүртэй, амтан биш юмаа гэхэд цасан хүн луу гэх мэт зүйлсийг хүншүүлсэн бүтээл рүү шилжиж байна. Манай Монгол хүртэл Pigland гэдэг маш том жишээ нь байгаа шүү дээ. Харин Disney-ийн хувьд үүнийг эргүүлэн авчирсан гэж хэлж болох хамгийн амжилттай бүтээл нь 2016 онд нээлттэй хийсэн Zootopia. I'm Gazelle. Welcome to Zootopia. Аратан чуй усан тижээлтэн чуй бүх амьтад нэг дор эргэдэг оршин суух Zootopia бол кино урлагт ашигласан антропоморфийн хамгийн шилдэг ойрын жишээ. Zootopia хотын иргэд бүгд өөр өөрийн онцлог тохирсон цаг агаар, орчин, бүтэц зохион байгуулалтад яг л хүмүүс бид шиг аж төрдөг. Ингэхдээ хамгийн чухал зүйл бол хүмүүс бидний онцлог, нийгмийн асуудлуудыг хүүхдүүдэд ойлгомжтой энгийн байдлаар толдон харуулж чадсан. Zootopia хот наана бүх амьтад эргэдэг амьдрах юм шиг харагдагч хүмүүс бидний яс үндэс, анги давхаргаар ялгарлах үзэл, хэрхэн ил ба далд хэлбэрээр илэрдгийг Judy 1-2-ийн мөрд хэрэгээр харуулдаг. Эхний анги дээр өвсөн тижээлтэн дүр хэрхэн араатнуудыг ялгарлаж, байглаас заяасан өглөөр нь буруутгаж байгааг харуулдаг бол хоёрдугаар анги дээр хэвлэрээ өвчтөг босод бүх амьтад хэрхэн пропаганда хийж системийн түвшинд ялгуулахыг харуулсан юм. Эсвэл гол дүрүүд болох Judy 1-2 дээр хүртэл жишээ авч болно. Угтаа уултыг хамтраханд битгий хэл, байгалийн өгөгдлөөрөө нэг нь араатан, нөгөөх нь олз. Нэг ёсондоо хамгийн эрс дэрс хоёр дүр. Үүнийг хоёр дүрийн байглаас өгсөн характерээр антропоморфыг маш ухаалгаар ашиглаж, тэс хоёр өөр дүр хэрнээ хэрхэн хамтран ажиллахыг харуулж чадсан. Judy бол байглаасаа сул дорой дүр. Гэхдээ түүний зүрх сэтгэл эр зориг нь хэд дахин илүү хүчтэй. Энэ түүнийг Баатрийн синдромтой болоход буюу бүх зүйлийг засч аврах гэсэн үйлдэл гаргахад нь нөлөөлдөг. Тэрийн болохын тулд дээрлэхэлд, ялгуурлалт, үл томсорлыг бүх насаараа төвчж ирсэн. Гэр бүл нь хүртэл түүнийг цагдаа болно гэдэгт хизээж итгэж байгаагүй. Гэхдээ энэ бүхэн түүний сэтгэлийнх нь гүнд шарх болж, бодит байдлыг хүлээн зөвшөөрөх чадамжгүй, алдхаас хэд их айсан, бүх зүйл чухлаар хандсан нэгэн болж хувирсан. Өөрөөр бол түүний эргэн тойрон дох бусад амьтад түүнтэй харьцахад хүндрэлтэй болдог. Харин Ник бол эсэргээр юунд ч чухлаар ханддаггүй, нон чалант дүр. Нөгөө талаар тэр үнэг учраас залтай, овжин, аливааг аргалах гэсэн занг нь маш сайн харуулдаг. Гэвч энэ бүхэн ердөөл өнгөлн далдалт бөгөөд түүний дотоод мөн чанар нь алдхаас, няцаагтахаас айсан, өөртөө итгэлгүй нэгэн. Jokes are a classic defense mechanism for someone with a traumatic childhood. Учир нь тэр бүх амьдралаа ганцаараа туулсан. Түүний хажууд түүнийг чин сэтгэлээс ойлгох хүн хизээч байгаагүй учраас энэ бүх мэдрэмжээ ил гаргахдаа тааруу, эсвэл гаргаж өөрийгөө сул дорой харагдуулахыг хүсдэггүй. Гэхдээ Judy 1-2 хинхийнхээ амьдралд бие биенийг анх удаа мөн чанараар нь хүлээн зөвшөөрч чадсан учраас ямар ч хүнд зүйлийг давж чаддаг. Өчнөө үйл ойлголцол, буруу тийш хазаасан ч хинхийнхээ амьдрал чухал орон зайг эзэлж чадсан учраас эвлэрч чаддаг. Энэ мэтчлэн Zootopia-гийн хоёр ангид бидний нийгмийн чухал асуудлуудыг хөндөж, гол дүрүүдээр хүн гэдэг амьтдын мөн чанар сэтгэл зүйг антропоморфыг ашиглан харуулсан юм. Бид өчнөө лайв акшн киногоор энэ бүхнийг хардаг хэдийч хүүхэлдэйн кинонд антропоморфыг ашиглан өхөөрдөм төрхтэй амьтдаар харуулах нь илүү энгийн, тэр тусмаа бага насны хүүхдүүдэд нийгэмдэх буруу зөвийг ойлгуулахад хамгийн тохиромжтой байдаг. За тэгээд та бүхэн Zootopia 2 киногоо Innovation Look TV-гийн видео сангаас Монгол орчуулгатай аль биесний эрхтэйгээр хүлээн авч үзээрэй. Хоёрдугаар ангийн огт урам хугалахааргүй. Бодсноос маш сайн болж чадсан байлээ. За тэгээд лайк, subscribe дарахаа бити мартаарай. Мөн манай сувгийн үйл ажиллагааг дэмжих хүсвэл доор гарч байгаа дансаар донешн нэлгэх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.